За сайн байцгаана уу. За өөрийнхөө үзэл бодлыг хэлэх гэсэн юм аа. За тэгээд яг хөө би ч бас барилдаж ноцолдож явсан энэ том авраг арслан заануудын синжигнээс зулгаалцж явж ирсний хувьд өөрийнхөө үзэл бодлыг хэлэх гэсэн юм аа. Тэгээ би бол одоо ингээд мантаачтай хүн шүү. Тэ дунд нь холилдоод бүхий чин тогоонд холилдоод одоо энэ Баян Каврын одоо энэ шонкор дээд сургуулийг одоо 4 жил бас өдөр болгон бэлтгэл хийдэг. Бас нэг хөлс хүчээ гаргаад энэ бөхчүүдийн тогоонд холилдоо явж ирсний хувьд бас нэг үзэл бодлоо хэлэх гэсэн юм аа. За би одоо энэ бөхчүүдтэйгээ буруутгах гэсэнгүү, тийм ээ. За 93 наадмаа буруутгах гэсэнгүү. Зүгээр холилдоо явж ирсний хувьд зүгээр нэг юм асуух гэсэн та нараасаа. Тэгээ яг одоо буруу зүрөө юм асууж ивэл одоо тэгээд чихний гажгаар өнгөрөөнүз, тийм ээ. Үнэн болж байгаа үнэн юмыг л ярих гэсэн. За энэ нодлон их урд болсон, тийм ээ, намар. За их урд болоод одоо тэр нэг эхний одоо 5 морины одоо маргаан одоо болтлоо гэж шүү дээ. Энэ Монголд одоо дээрээч доорооч нь хууль нүүлчлэгээ хийсэн. Яах гэж хэмжээ гаргаж, тийм ээ? Яах гэж хэмжээ гаргасан юм? Хэмжээнд нь оролдуулах гэж гаргасан мөн үү? Хэмжээндээ багтдаг морийг оролдуулах гэж тэр хэмжээг чинь тэр хуулийг чинь гаргаж байгаа шүү дээ. Энэ Монголын үүх түүх энэ өв соёлоо жоохон хүндэтгэлтэй хандмаар байна. За тэр гоо алтан тэр дүлгөө алтар гэдэг мөр одоо төрүүлсэн. За тэрийг одоо ингээд 3 удаа хэмжихэд хоёрт нь хэмжээндээ ороогүй гэж байгаа. Одоо улаан цайв ингээд бичлэг нь явж штэ 41.5 гээл ингээд гараад ирж байна. Хэмжээндээ ороогүй мөр одоо тэгээд хил амыг бүтэн жил болж байна. Морин дээрээ хил амтаа. За бүх нь арай гайг болцсон, тийм ээ. Бүх л одоо үнэн чудраг шүүдэг болчиход байна штэ. Одоо ингээд хэмжээд удаавшруулад аль төрүүлж тохоо тэ толгоо их бие өвдөх хөрсөн нундаг нарийн болчиход байна. Энэ бөхөө моршиг болголдоо. Тэ. Тэгэл одоо бүтэн жилчингээ нэг арбитрийн шүүх гээл ингээд маргаал яваад идэг. Арбитрийн шүүхтний хэдэг хөгшин багийн нар тэгээд зөв үнэн шийдвэрийг гаргаж чадахгүй нэгтэлтэй үйлчлээл. Тэгээд тэр дүлгөө алтар гээд морч одоо ховдын бүсд очиод хасагдсан юм л шүү дээ. Тэгээд яагаад энэ бүсүүдэд оролдохгүй вэ? Тэгээ одоо энэ олонний үг ортоо гэж одоо тэгэл мөнгө төгрөгийг өгөөд хахуулдаж мордуулж ийн гэж олон түмэн тэгж ярьдаг үстэй. Мөнгөтэй хүмүүс нь хэмжээнд авцсан мор ингээд мөнгөөр мордуулаад байна гэж ярьдаг үстэй. Би бас хардах хэрэгтэй. Тэр дүлгөө алтар хэмжээндээ орохгүй байх чинь. Тэгэл зарим нэг нь мордоо тамлна. Уул туурайгийн өөлөөд тэ цус шүүсийг гоожуулаад тариа хийж биеийн сулруулаад арайч тэ чинь амтан тэгж тамлаад хэрэггүй штэ. Тийм үстэй. За нэгдүгürt тэр морины тал дээр тийм байна. Хэмжээнд ороогүй бол шууд хасалтаа. Шууд хасаал явуул та. Яах гэж хэмжээ гаргасан гэдэг ба шүү дээ. Яах гэж тийм хууль гаргасан. Хуулиа даgal та. Нэгдүгürt. За өчтөр тэр Орхонбаяр Сүхбат гээд 2 сайхан залуугийн барилдаан гарлаа. За тэн дээр би бас нэг үзэл бодлоо ингээ бичээд оруулсан юм а. Тэр хоёрыг хоёуланг нь би буруутгахгүй. Сайхан барилдж байгаа эд барилдж байгаа мундаг залуучууд. Зүгээр л одоо Хэрвзээ Батцуур аварга ингээд Сүхбат зааныг тийм ээ хан ингээд мөргүүлсэн бол яаж улс даяараа бүйл идэж байгаа бол тийм ээ. Тэгээ Сүхбат зааныг ингээд мөргүүлчихгод Орхонбаярын зүг гэдэг байгаа байхгүй. Тийм байж болохгүй та нар. Ямар ч залуу хүн албаар аваачаа тэгээ мөргүүлж хахад албаар шахуу штэ баг. Тэр чи орон зайгаа тэнд бүхий өргөөний бүх барилдаан дээр очиж барилж байгаа орон зайгаа мэдэрж байгаа тийм ээ.
Бас нэг хайрлах хэрэгтэй шүү дээ. Гард магнат төр хүртэл гардаг үстэй. Өө хайр сайхан залуу өстой. Дахиад барилтаагаа болгочлоо гэд. Тэгэхээр гендэ ч гондоо ч. Энэ дээр би зүгээр тэр хоёр залуу хин хэнийг буруутгах гэсэнгүй. Батцуур аврах хэрэгцээ ингэж явж байгаад ингээд хашлаг мөргүүлсэн бол та нар яаж байгаа вэ? Тийм ээ? За хэдэн содном харцгын хөмсгөн задарсан тийм ээ, цус ингээ гоож цөвж исэн. За Зоригт Баатар тэгсэн болохоор одоо ингээд бүүл идэхгүй байгаа хөөхгүй. Батцуур авраг тэгсэн бол та нар яаж байгаа вэ? Үнэн л юм ярих гэж бодоод байгаа шүү дээ. Нэр ард түмэн аа. Энэ Монголд нэг юм байна. Манж цус, манж зан, манж яриа. Хүнийг гадна төрх, байгаа байдал, тийм ээ? Удам угшил, өмссөн зүүсэн, унсан машин, байр орон сууц бүх юмар нь хүнд долгондог. Тэрийг харж хэрвээ хоосон гуйлагчин байх юм бол дээрлэхүү харцдаг. Өнгөтэй өөдтэй, мөнгөтэй төгрөгтэй баян шинэлийн нөхөр өөвл долоодог. Яг энэ зан чинь энэ бүхтэр хүртэл яваад байгаа хөөхгүй. Батцуур авраг бол би яг нутгийн бүхэлдөө Батцуур аврагыг магтахсангүй ганц нэг буруу зүрөө юм хийж л гэдэг чи барилдаан дунд юу ч болж өнгөрнө штэ. Чи алаан байхгүй. Хагас толооны спорт тохгүй. Өчнөө ингээл маажуулаад энэ сэнжиг авахгүй чиний чи ингээл мааж нь илэг ус авахгүй гидсийн мааж нь атлаас нь давуулах гэж нурууг нь мааждаг тийм ээ. Өчнөө л маажилцсан болдсон штэ. 1000 хумсаа авсан ч гэсэн тэр чинь маш их хүч гаргаж ингэж явж байгаа болохоор би ч өчнөө маажуулаад ирдэг л байсан. Мөрөө мултлал булчингаа ингээл гарын артлын булчин ингээл урагдаал тасраал өвдөгний шүрмэс тасраал хинтээ баян утгт одоо самдаа аврагын нэргэнжт барилдаанд очиж барилдаж жагаад өвдөгний шүрмэс тасраал тариа хийлгэж байгаа боогод барилдах байгаа бүр бархаа байгаа тэгээд ирж илээсэн хэд хоног хэвтэрт байж лээсэн тэгэхээр одоо нэг ингээд нэг нутгийн Батцуур аврагыг өмөөрөхтэй биш тийм ээ. Хоёр залууг Арслан зан хоёроо муулахтаа биш. Тэр хүмүүс ямар ч буруу байхгүй. Та бүхний энэ харж байгаа өнцгүүд чинь жоохон тийм байгаад байгаа байхгүй. Царай зүс би хаа те бүх юмар ингэж үнэлж дүгнж цэгнэж гин. За дээр үед чинь Эрхэм баяр аврагыг авлаа. Батцуур зүгээр багт нь өшгөлөө дунгчлаа гэсэн дахиж барилдаа дахиад хайсан штэ. Зүгээр багт нь өшгөлөө дунгцсан дахиад барилдсан штэ. Дахиад хаяа үсттэй. Хоёр барилдаад. Тэр Батцуур ч одоо тэгээд ер нь дуртай хүн аавн л да. Одоо магнат нь байгаа хүн чинь цолныхоо тэр гаргасан амжилтынхаа ирэмбэр доотлогоо бүхийг ч авч болно. Доотлогоо цолтой хангаа аврагыг ч авч болно тийм ээ. Бүрэн төгс хэнийг ч авч болно. Тэгтээ хүн дээшээ том одоо зорилготой явж байгаа хүн бол өөрийнхөө барна гэсэн хэнийг ч авдаг л байхгүй. Тэгээ би бичлэгийг оруулсан. Та нар бол авраг хүн хэнийг авахыг та нар заахгүй гэсэн. Баахан л хараалгасан. Тэгтээ Монголд бол үнэн юм байх ёстой шүү. За, өдөр цагаан өнгөрүүлээрэй.